Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагааталгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97. Ариун үзэгчтэй ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн ээж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхэндээ өнөөдөр болж өнгөрсөн үйл явдлын талаарх мэдээллийг хүргэхээр студиэд сэтгүүлч Бархасайд ажиллаж байна. Ингээд эхний мэдээгээ та бүхэндээ танилцуулъя. Хэрлэн сумын 1-р баг буюу банкны байрны асуудлаар Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хатын захирагч Идэрбад багны байрны иргэдтэй 3 дахь удаагийн уулзалтаа энхүү хийж байна. Энэхүү уулзалтаар төрөөс баримталж буй, төрөөс явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан юм а. 21 аймагта байхгүй дахин төлөвлөлтийг Хэнти аймаг тэр дундаа Хэрлэн сумын 1-р банкны байрны дахин төлөвлөлтийг зориглон шийдвэрлэж төрийн зүгээс буюу Хэрлэн сумын захирагчийн зүгээс инженерийн шугам сүлжээ, халаалтын уурын цух, банкны ипотекийн зээл, барих барилгын банкны зээлийн асуудлыг тус шийдвэрлэжээ. Төрийн зүгээс бүхий л асуудлыг шийдвэрлэн зогсуулсан байна. Энэ багт буюу банкны байранд оршин суудаг 24 айлын иргэдтэй Хэрлэн сумын удирдлагуудын зүгээс 3 дахь удаага уулзан асуудлыг ярьж танилцуулсан юм а. Өнөөдрийн хуралдаанаар дахин уулзалтыг хийж газраа чөлөөлж инженерийн ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг дуулгаж байлаа. За ерөнхийдөө бол банкны байрны асуудал яригадаад үндсэндээ 2 жил боллоо. 2 жилийн энэ хугацаанд бол төрийн зүгээс бол одоо яг өөртөө шалтгааллах бүхэл зүйлүүдийг одоо хийж хэрэгжүүлж ингэж явж байна. За нэгдүгээрт бол одоо тэр дэд үтсийн асуудлын 650 сая төгрөгийг улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ гишүүн тавьж байгаа шийдвэрлэлээ. Аймгийн засаг дарга тавьж байгаа аймгийн иргэдийн хурлаар одоо уурын цохныхны хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ. Зургийнхын асуудлыг шийдвэрлэлээ. Монгол Улсын ерөнхий сайдад төвсөлтөд тавьж байгаа ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэлээ гэдэг. Ингээд банкны байрны асуудал бол үндсэндээ бол төрийн зүгээс хийх ажлаа 100% хийчлээ гэж харж байна. Одоо бол нөгөө сонгон шалгаруулалт хийх компанийг олох гэсэн ийм асуудлууд яригдчихэж байна. 2 сарын хугацаанд бид энэ сонгон шалгаруулалтын ажлыг зарлаж байна, явуулж байна. Одоо энэ дээр нь төсөл хэрэгжүүлэгчийг зарлаж байна. Энэ дээр тэгээд нэг асуудал яригдана гэхээр юу гэхээр яг одоо энэ компани газар дээр маань ингээд төслийг хэрэгжүүлье гэсэн төслийн одоо 180 айлын 90 айлыг нь орон сууцаар хангая гэсэн одоо 2 компани манай аймгийн компаниуд бол бэлэн байдалтай байж байна. Үлдсэн одоо 90 айлын орон сууцыг бид нар бол одоо бас хэрэгжил барья. Энэ жил бол 90 айлаа л барья гэсэн ийм зүйлийг яриад байна. Гэтэл нөгөө яг улсын төсөвдөр тавигдсан 650 сая төгрөгийн ажил маань одоо бас сонгон шалгаруулалт юмнууд зарлагдаж байна. Тэрэн дээр тавигдж байгаа шаардлага бол газраа 100% чөлөөлөөч гэж. Өнөөдөр бид нэр иргэдтэйгээ уулзаад энэ 2 асуудлыг бас ярьлаа л да. Нэгдүгээрт одоо дэд үтсийн ажлын 650 сая төгрөгийн ажлыг эхлүүлэх энэ 180 айлын орон сууцны отгон руу шаардлагатай дэд үтсийг одоо татхад газраа чөлөөлөх зайлшгүй шаардлага байна. Хэрвээ энийг зөвхөн газраа чөлөөлсөн тохиолдолд одоо орон сууцны компани мөн эхний хэлний компаниуд маань ажлаа хийж хэрэгжүүлье гэж байна. Мөн одоо энэ газраа чөлөөлж байгаа иргэдэд бид нэр дахин одоо бас газар давхар шийдэх юм болцоо бол Хэрлэн сумын хувьд бол байна гэж ингэж ярьж байна. Оршин суугчдын зүгээс газраа чөлөөлөх тал дээр хэд хэдэн зүйл тулгарч байгааг хэлж байлаа. Өөрөөр хэлбэл газраа чөлөөлөхөд зөөх зардал, газраа чөлөөлсөхийн дараа 1 жил амьдрах байрны асуудал хүнд байгааг хэлж байлаа. Өөрсдөө буулгах учир хүн хүчмөө хүмүүст асуудал хүнд өөрийн гэсэн газаргүй байгаа айлууд буух газар байхгүй гэдгийг хэлж байлаа. Эдгээр айлууд 100% газраа чөлөөлж өгснөөр ажил эхлэх учиртайг хотын захирагч хэлж байна. Эсвэл та бүхэн одоо 180 айлын орон сууцыг бүтэн барих компани олж ирж байгаа газраа чөлөөлөө гэсэн ийм 2 юм дээр одоо бас шийдэл түрээ гэж иргэдтэй цуглууллаа. Тэгээ иргэд маань бол энэ дээр одоо шийдлээ хүргээд хяналтын зөвлөл юмнуудаа байгуулад яг ийм шийдэл хүрч байна да. Одохгүй бол тэр хяналтын зөвлөл нь байгуулагдаад иргэд маань ямар хүсэлт, ямар одоо бас шийдэлд хүрэх нь тэрийг харж байгаа дараагийн үйл ажиллагаанууд зохицуулагдаад явна гэж. За ер нь бол одоо яг энэ банкны байрны дахин төлөвлөлтийн ажил бол мэдээж маш олон хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж өнөөдрийн энэ төвшөнд хүрч байгаа. Одоо хамгийн эхлээл дэд үтсийн асуудал, дараагийн одоо тэгэл тэр дулааны асуудлууд, тэр зураг төсвийн асуудлууд, за энийг шийдсэний ардаа тэр ипотекийн зээлийн асуудал гэл маш олон зүйлүүдийг бол одоо энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол одоо бас ардна гарч чадлаа гэж харж байна. Одоо бол нэг ойлголцох жоох юм байна. Энэ дээрээ бас иргэд маань ойлголцож чадваад нэгдсэн одоо нэг шийдэл төрж чадах юм бол энэ газрыг дэд үтсүүлчих бололцоо байна, орон сууцуулчих бололцоо байна. Тэгэхээр иргэдийн өөрсдийнх нь бас идэвхтэй оролцоо энэ дээр бас нэлээд чухал болоод байгаа юм аа. За
Тус дахин төлөвлөлтийн газар нь 1 га газар бөгөөд 180 айлын 5 давхар 6 блок барилгын зураг хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар орон нутгийн 2 компани 30 айл болон 60 айл буюу 3 блок барилгыг барих хилцээр хийгдсэн байна. 1 блок байр буюу 30 айл, 4 айл орох бөгөөд нийтдээ 90 айлын байранд 12 банкны байрын айлууд орох юм а. Үлдсэн 12 айлын барилгын компани хараахан тодорхойгүй байгаа юм. Удирдлагуудын зүгээс дид бүтц хийгдээд ирэхээр аяндаа барих компани орж ирэх юм а. Эдгээр айлуудын төлөөлөл нэгдэж хяналтын зөвлөлийг байгуулж хөндлөнгөөс хяналт тавих юм. Ямартай ч иргэд хурдан газраа чөлөөлж гэмээн барилгын ажил хурдан хийгдэж ашиглалтанд орох юм а. Дараагийнхаа мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Хэрлэн сумын 2 дугаар баг буюу Булаг багт байрлах за оршуулгын газрыг хашаажуулах ажил 90% явагдаж байна. За тус оршуулгын газарт 1930-аас 1993 он хүртэл хүн тавьдаг байсан бөгөөд нийтдээ 8000 гаруй хүний шарил байдаг байна. За энэхүү хашаажуулах ажил 70 сая төгрөг зарцуулагдж байгаа бол хашаажуулах ажлыг Асын цолон компани гүйцэтгэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоо хүлээн авч үзнэ үү? Та бидний харж байгаа энэ газарт 1930-аас 93 оны хүртэл тэрвийн хүмүүс нас барсан хүмүүсээ хөдөөлүүлж оршуулдаг байсан газар. Хот дэлхийн хэрээр айл өрхөд оршуулгын газартаа зэрэгцсэн суурьшин амьдрах болсон. Ингэснээр эрүүл ахуй, хотын өнгө үзэмж, нийгмийн сэтгэл зүйд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байсны нэгэн тод жишээ нь 2 дугаар багт байрлах оршуулгын газар юм. 2 дугаар багаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Амгалан Баатрын санаачлагаагаар оршуулгын газрыг хэрхэн зохицуулах талаар зөвлөлдөг санал асуулгах хилцүүлгийг зохион байгуулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар төсөв хөрөнгийг нь асуудлыг нь шийдвэрлснээр ийхүү хашаажуулах ажил эхлээд ажлын явц 90% явагдаж байна. За манай энэ 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрладаг энэ оршуулгын газар маань одоо 1930-аас 1993 оны хооронд одоо энд хүн тавьдаг байсан гэж ярьдаг юм байлээ. За тэгээд энд одоо 8000 гаруй хүний бас шаарл байдаг. За энэ 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрлаж байгаа хэдий ч одоо Хэрлэн сумын бүхий л иргэдтэй холбоотой Хэрлэн суманд амьдарч байгаа хүмүүсийн маань одоо өвөг дээдсүүд энд бас нутгалж байдаг. Тэгээд энэ шаарлыг бас хашаажуулах ажлыг энэ жил хийж байгаа. За энэ ажлыг маань бас аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа. За энэ ажлыг бас хийхэд манай багаас сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч Амгалан Баатар төлөөлөгч маань бас нэлээд санал санаачлагтай ажиллаж бас энэ ажлын саналыг одоо хурлаар хэлэлцүүлж, дэмжүүлж одоо орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр болсон байгаа. Тэгээ Алсын солон компани тендерээр авч 69 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр босч байгаа. Ийм юу хашаа хайсан босоод одоо дөрөв талд нь бас юм суурга босч байгаа. Голд нь бас суургатай юм. За бид нар бас одоо энийг ингээ хашаажуулаад авчвал дараа жилээс бас ингээд эргэн тойрон мод тарих тиймэрхүү ажилд оролцъё гэж тиймэрхүү ажлыг бас бодож байгаа. За тэгээд одоо өнгөрсөн онуудад бас яг энэ оршуулгын талбайг тойруулаад одоо 2000 гаруй айлд газар өгсөн байгаа. За тэгээд энэ оршуулгын талбай маань бас ийм ийл байсан болохоор бас айлууд бас ойртож бууж чадахгүй байсан. За одоо тэгээ ингээ хашаажуулаад авахлаар бас иргэдийн сэтгэл бол нэлээд өндөр байгаа. За хүүхдүүд нь бас энэ талбайд ороод тоглолцдог. За нохоо шувуу энэнгөр ингээд ороод өхөр мад бэлчээд хэцүү байсан. Тэгээд иргэд бол одоо бол ингээ хашаажуулаад авчиж байна гэдэг чинь бидний өвөг дээдс байгаа. Тэгээ хашаанд манаас мал ахаа орохгүй, хүүхдүүд тоглохгүй их амар болсон. За энд ингээд мал нь бэлчээ тэр сүгийг нь одоо Хэрлэн сумын иргэд л бас хэрглэж байгаа шүү дээ. Тэгээд нохооноос янз бүрийн юм зуугаад гарч ирээд гэртээ очиод идэг гэсэн тийм бас юмнууд ирдэг байсан. Тэгээд иргэд бол нэлээд өндөр сэтгэлдээ байж байгаа. Тэгээ энэ ханш нэгдэх өдөр болгоноор бас өөр аймаг, өөр сумаас бас өвөг дээдсүүд нь энд нутгалдаг. Үр хойч үеинд бас энэ өвөг дээдсээ эргэж тойрох үүднээс ханш нэгдэх өдрөөр бас энд ирдэг. Тэгээ тэр хүмүүс бас нэлээд сайхан сэтгэлдээ юм гоё болж байгаа юм байна. Ер нь гадаад оронд ингээд яг ийм өвөг дээдсээ тавьсан нутаглуулдаг газар нэг гоё цэцэрлэг түрээлэнтэй хинч очисон айдасгүй тийм сайхан байдаг. Тэрний л эхлэл болгоод одоо энийг бас нэг явандаа мод тариа зүлэгжүүлээд ингээд айцгүйгээр энэ хашаандаа ороод явах ийм боломжтой болох зорилгоор л одоо хашаажуулж байгаа ихний ээлжинд бол мөн оршуулгын газрыг тойруулаад 2000 гаруй иргэнд
газар олгосон бөгөөд тус газарт дэд бүтцэд шийдэгдээгүйгээс гадна оршуулгын газрын нөхцөл байдлаас болж иргэд ирж буухаасаа зайлс хийдэг байжээ. Хашаажуулалтыг Асны Солон компани гүйцэтгэж байгаа бөгөөд уртаашаа 1400 м квадрат буюу 10.4 га газрыг хашаажуулж дөрвөн талд нь сувраг босгож дотор гадангүй будах ажлыг хийж гүйцэтгэж байгаа бол хашаажуулах ажлыг энэ 7 хоног дуусгаж дараа 7 хоногт улсын комисд хүлээлгэн өгөхөөр болжээ. Одоо нэг 90% явж байна. Ажил маань манайхны 13 хүнтэй хүний бүрэлдэхүүн хүнтэй ажилласан. Тэгээд одоо хөлийн суулгалт дууссан. Суврагын 4 суврагтай 4 суврагын ажил дуусч байна. Хашааны ажил одоо бараг 90% орчоод одоо будгийн ажилдаа явж байна. Энэ бол орон нутгийн хөлийн сангийн хөрөнгөөр 73 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ 2 дугаар багаас хамгийн иргэд дууралд тэргүүлэх сонгогдсон, төлөв сонгогдсон аймгийн хурлын тэргүүлэгч одоо Дагдандор Замгаланбаатарын санаачилгаар хөрөнгө тавигдаад ингэ хийж байгаа ажил. Ер нь бас хаалгыг хийгээд ер нь хоёр талд нь бас нөө дөрвөн сувраг бас байрлуулж байгаа юм шүү дээ. Тэгээ голдон сувраг байгуулна гэж нэг яригдсан. Тэр нь ямар учиртай? Aga анхааллаг зурган дээр ингэ дөрвөн талд дөрвөн болондоо суврагтай, голдоо хаалгатай. Нэг автомобиль шарах том хаалга, нэг жижиг явгууны хаалгатай. Тэгээ уртаашаа энэ чинь 1400 м. 1426 м-аас ажил байгаа. Ер нь 10 га орчим талбай хамрагдж байгаа энэ талбай дээр тий юм хэлгээд. Солонгос гээд бусад улс орнууд хүн тавьдаг газраа тойруулаад мод тарих, зүлэгжүүлэх, хашаажуулах зэрэгээр тогтжуулж хүссэн үедээ хүмүүс нь ирдэг, бүр цэцэрлэг төрөлн болгосон байдаг бол Монгол улсын хувьд эсэргээрээ айж мэддэг хашаажуулах битгий хэл хаяанд нь ч буухаас эмээдэг лээ. Тэгвэл гадаад орнуудын соёлыг нэвтрүүлэх эхлэл давхар тавигдаж байгааг онцолж байсан бол багийн зүгээс хашаажуулаад дуусангууд нь тойруулаад мод тарих, зүлэгжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ хүрж байна. Хэрлэн сумын 20 дугаар багт 4000 гаруй иргэн 1300 гаруй өрх амьдран суудгаа. За энэхүү айл өрх иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг Хэрлэн дам өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэн ажилдаг. Тэгвэл Хэрлэн дам өрхийн эрүүл мэндийн төв нь тус багийн иргэдэд өнөөдөр эрсдэлрүүлэхийг эрчимжүүлэх нээлттэй албаны өдрөлгийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоо хүлээн авч үзнэ. Хэрлэн сумын 2 дугаар баг нь 4058 иргэн 1300 гаруй өрхтэй бөгөөд Хэрлэн дам өрхийн эрүүл мэндийн төвнөд дээрх иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажилдаг. Тэгвэл иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилготойгоор нээлттэй алганы өдрөлгийг багийн төв дээрээ зохион байгуулж байна. За өнөөдрийн өдрөлийн гол зорилго бол одоо 2019 онд бол Хэрлэн сум бол Чингис хотыг бол одоо иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ийм жил болгон зарсантай холбоотойгоор бол манай Хэрлэн сумын 2 дугаар багийн хэсгийн одоо 8 ахлагч болон мөн одоо Хэрлэн сумын багийн засаг даргатай хамтарч бол өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлийг бол зохион байгуулж байгаа. За энэ эрүүл мэндийн чиглэлээр бол энэ иргэдийн оролцоотойгоор эрүүл мэндийг одоо дэмжигч Чингис хотын одоо хүрээнд бол өрхийн эмнэлэг бол энэ 8 хэсгийн ахлагч мөн багийн засаг даргатайгаа хамтраад нэлээд олон ажлыг бол зохион байгуулсан төлөвлөсөн байгаа. За ялангуяа одоо өрхийн эрүүл мэндийн төв дээр тулгамдсан одоо асуудал бол одоо энэ эрт илрүүлгийн үзлэг бол байдаг. Өнөөдөр бол хүмүүс одоо өрхийн эмнэлэгтэр бол одоо өвдсөн хойноо биш өвдөхөөс өмнө бол одоо орчин сэргийлэх үйл ажиллагааг бол хийх ёстой. Гэтэл бол манай иргэд бол өвдсөн хойноо бол өрхийн эрүүл мэндийн төв дээр ханддаг. Тэгээд судалгаар бол одоо жилдээ дунджаар одоо сүүлийн 3 жилийн дунджаар бол одоо энэ номон үзэн, хөхний хорт хавдар, мөн одоо энэ артерийн гипертенц, за тэгээ мөн сахарын эрт илрүүлэг, мөн элгэний ВЦ вирусын одоо хамралтай бол одоо манай өрхийн эрүүл мэндийн төвд бол 100% байх ёстойгоос бол 30-аас 50%-тай. За 50% бол барах болохгүй. Ийм байгаа учраас бид нар бол гол тулгамдсан асуудлаа бол одоо өнөөдөр барьж авч төлөвлөгөөндөө оруулаад одоо яг эхний одоо ажил маань бол эрт илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэх одоо өдрөлгийг бол багийн одоо 8 хэсгийн ахлагчтайгаа бол хамтраад эхлүүлж байна. Тэгээд иргэд бол маш идэвхтэй байна. Мөн дээрэс нь бол бид нар одоо нэгдсэн эмнэлгийн одоо нарийн мэргэжлийн доторын эмч, мэдрэлийн эмч, эмэгтэйчүүдийн эмч, мөн одоо вакцины шинжилгээг бол одоо урьж ажиллуулж байгаа.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үн төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч, жингийн үзэх, шинжилгээ авах, даралтыг нь үзэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж ажиллаж байгаа бол Хэнтэй аймгийн нэгдсэн эмнэлгийн мэрэгжлийн эмч нар ирж доох, тэмбүү илрүүлэх, умын хүзүүний эсийн шинжилгээ авах, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийж ажиллаж байгаа бол иргэдийн хувьд өөрсдийн байр суурьаа илэрхийлж байна. Би угаасаа 2 дугаар багийн иргэн хүн. Тэгээд эрдэнэтрүүдийн үйлчлэгийн эрчимжүүдийн өдөрлөгт оролцож байгаадаа бол баяртай байна. Багийн төв өрхийн эмнэлэг хоёр хамтарч иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд одоо тэгээд өнөөдөр ийм өдөрлөгийн үйл ажиллагаа явагдаж сахар тэгээд БЦ өдрийг илрүүлэх шинжилгээ авч байгаа. Тэгээ өрхийн эмнэлгүүд бол маш сайн ажилладаг манай өрхийн эмнэлэг. Тэгээ багийн төвтэйгээ хамтраад байнгын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ нь бол ард иргэдтэй маш их тийм сэтгэл ханамжтай байдаг. Манай энэ багийн иргэдэд маш нэг дараас бүх үйлчлэгийг авсан. Тэгээд дээрэс нь эрүүл мэндийн төвтөр даатгал гэдэг хүн болгоноос шаардахгүй байгаагаар онцлогтой учраас энэ хүмүүсийг хамрагдаж байна. Хүмүүс сэтгэл өндөр авсан байна. Сайхан үйл ажиллагаа болж байна. Эрт илрүүлэг гэж байгаа штэ өвчнээ тий. Тэгэхээр ч н одоо энэ онцлогоо юунд орсноор хүмүүс ямар нэгэн байдлаар мэдгүй байсан өвчин эрт илрүүлэг янз тэр талаас л илүү чадвартай байгаа. Энэхүү өдөрлөгийн онцлог нь мобайл технологийн тусламжтайгаар оншилж гарсан хариунаас нь хамаарч иргэдэд ямар эм тариа хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаагаар онцлогтой бол эрт илрүүлэгт хамрагдсанаар хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд гарч буй өөрчлөлт өвчлөлтийг төрүүлж мэдэж эрүүл биетэй болох боломж бүрдэх юм а. Цаашдаа багийнхаа иргэдэд 100% хүрч ажиллах үүднээс өдөрлөгийн арга хэмжээг байнга зохион байгуулан ажиллах юм а. Ундрахаа мэдээллийн хөтөлбөрийн төрөд өндөрлж байна. Маргаашхаа мэдээллийн хөтөлбөрөөр иргэн уулзлаа. Түр баяр. Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг Ундрахаа телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Модор, Утаг 21 телевизийн орон нутгадх инфо Өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 57